хүн чанараар хөлийн жигчээ шиг болчихсон гэдэг хэлц үг бий. Нийгэм дороотож ухамсарын өчүүхэн сүйдрэг уусан зарим нэг хүмүүс элэг нэгт монголчуудаа санаанд орсноороо гүтгэн доромжилж ямар ч үндэслэлгүй зохион бичлэг сараачин нэр төрд нь алдаж хүний зовлонгоор мөнгөхийн гутаан доромжлох явдал хэрээс хэтрэлээ. Хамгийн гутамшигтай нь тарих толгойдоо хүнд бэртэл авч ухаан нь орон гарan байгаа хүнийг эмнэлэгт чивтэйгүй гадуур явж байгаа түүгэрж орохгүй Оросын дипломатчаас 300 сая төгрөг нэхэд явж байна гэж Баттай их сурвалж мэдээлж байна. Олон улсын зочид төлөөлөгчид оролцсон арга хэмжээний үеэр Оросын дипломатчтай Хай Гитлер хэмээн мэдлсэн тул цаатхан зоджээ. Олонний танил болсон залуу нэр хүндээ хайрлахгүй зөв үйл хийхгүй байгаа нь харамсал төрүүлж байна гэх зэрэгээр буруу зүггүй бурсан мэдээ тавьсан байна. Жохом юуны учир энэ вэ? Эх орон гарал угсаагаараа бахархаж явдаг өмссөн хувцас дуусан дуу уншсан шүлэг бүртэн их Монгол орных нь бахархаж шингэсэн нэртэй хүний зүстэй хүү Сэвждийн Сүхбаатарын амраа маань энэхүү муухай гүтгэлгийг сараачигч Соём гэж хүнд ямар гэм хийсэн юм болоо? Соём гэдэг маань Монголын бахархал болсон нэр атал тийм хүчтэй сайхан нэрний ард нугдчихад ийм муухай гүтгэлийг түгээд суух нь ямар учрав? Бодох маань оюун жаргал гэдэг дуучинтай би Монгол хүн гэдэг дуулж авах явцад бол уухайлж Монгол улс мадтугай гэсэн үгнүүдийг удаадараа хэлжсэн байгаа. Тэгээ уухайлаад хоёр гараа өргөж явах явцад бол тэр цэритлээс буюу одоо тэр байсан зочдоос бол хүмүүс гэрчлэх хүмүүс байна. Юу яасан бэ гэвэл цагаан цамцтай гадаад хүн фашист гэж удаадараа оруулж ирсэн байна. Фашист. За энийг бол бас хэлжүүд байна. Би энэ 10 хоногийн хугацаанд та нарын мэддэг, өөрийнхөө мэддэг үр хүүхдийн тэр царай төрсийг би таниагүй шүү. Хас тэмдэг гэдэг үгийг зарим юм дээр маш буруугаар ойлгуулж бичих юм. Өнөөдөр би номыг авчирсан. Монголчууд бид чинь дөрвөн хөлтэй хасуу тамгатай тулган дээрээ гадаан асааж сүйтэй цагаан чанаж өнөөдрийн хүртэл бид ирсэн шүү дээ. Энэ газар шороогийн маань халуун амиараа хамгаалсан тухайн үеийн их хаадууд, жанждууд Монгол улс гэдгийг хасуу тамгаараа тамгалж дэлхий таниуд байсан шүү дээ. Энэ хэрэг учирлын тухайд бол Баян хан улд дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлцээр ариун болд гэдэг байцаагч дээр бол хэрэг шалгагдж байгаа. Эрүүгийн хуулийн 13-ийн нэгт хэсэг зааснаар гадаад улсын иргэн Монгол улсын нутаг дэвсгэр дээр гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тус улсын хуулиар шийтгүүлнэ гэж заасан байна. Мөн 13-ийн 3 дахь хэсэг дээр олон улсын Монгол улсад дагаж мөрдөгдөж байгаа хуулийн хэм хэмжээнд нийцсэн хэрэглэхийг тайлбарлан хэрэглэнэ гэж мөн зохицуулсан байна. Ийм болохоор зэрэг эдгээр зохицуулалтын хүрээнд бол ухаан итгэхэд дипломат болон дархан эрх ям эдэлж байгаагаас үл хамааран Монгол улсын хууль цаазын давцанд бол очих нь ойлгомжтой байгаа. Өнөөдрийн хүртэл энэ дээр бол эргэлзээтэй зүйлүүд маш олон байгаа. Мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бол шүүх хэмнэлгийн дүгнэлт бол маш удаашралтай гарч байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт мөн байцаагч нь одоо 2 удаа солигдож байна. Мөн одоо өнөөдрийн хүртэл тухайн этгээдийг хэрэгт холбогдсон этгээдийг бол дуудан байцаагаагүй байна. Гэх мэтчлэнгээр бол жоохон удаашралтай ойлгомжгүй зүйлүүд байна. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслэр миний үйлчлүүлэгчид Хай Гитлер болон 300-200 сая төгрөг нэгсэн гэх мэтчлэнгээр ингээд ор үндэслэлгүйгээр гүтгэж байгаа нь өөрөө эрүүгийн гэмт хэргийн 110-111 заагдсан доромжлох гүтгэх гэсэн зүйлийн хэв шинжийг агуулж байна. Ийм болохоор хэн нэгэн этгээдийн захиалгаар иймэрхүү худлаа зүйлийг битгий бичээ. Тухайн этгээд миний үйлчлүүлэгч бол өнөөдөр одоо эрүүл мэндийн байдлын хувьд маш хүнд асаргаа сувилгаанд хүнээр одоо хоолой амрууга хийлгсэн. Өнөөдөр янз бүрийн ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг ярихтаа мавтай ингээд хэцүү байдал байгаа шүү дээ. Ийм байхад санаанаасаа зохиогоод хэн нэгэн этгээдийн захиалгаар ингэж юм битгий бичээ. Хоёрдугаар өөрөө амраа бол 23 дугаар сургуульд төгссөн. Унган Орос хэлтэй. Тийм учраас Орос хүмүүсийг маш их хөндлөн дээлддэг. Тийм байхад одоо ингээд зүгээр нэг Оросын холбооны элчин сайдын яамны нэг ажилтны хувь хүний гаргасан зан аран шиг бүх одоо ард түмэнд нь ялзаан хэрэгжилж одоо Орос иргэд рүү дайрах, бүрхрах, мөн одоо ард түмнийг, Монголын ард түмнийг одоо Оросын ард түмний эсрэг хандуулах гэсэн
ийм санаа бодолтой хүмүүсийн нөлөөнд бити автаач гэдэг байдлаар өөрөө захиж хэлүүлсэн байгаа. За ийм л байна. Өөр юу ч хүү. Муухай гэхэд дэндүү муухай, жигшмэр гэхэд дэндүү жигшүүртэй муухай зүйл юм. Алтан соён бит Монголын далбааг минь аливаа бузар муухай зүйлдээ бүү ашигладаг. Ард түмэндээ хөндлөгдөж яваа аавыг арчаагүй муухай явдалтнууд бүү гутаатгаа.